Окей. За breaker block гэж юу вэ? Breaker block нь болохоор бидний мэдгээр order flow inversion болсон тийм ерөөсөө ялгаа байхгүй гэсэн. За бид нэр дэшэ трендийн order flow-тай явсан байлаа гэж тийм. Өнцөдлгөө pullback, өнцөдлгөө pullback. Энэ тохиолдолд бол бидний хувьд order block энд байгаа хамгийн сүүлд хаагцсан доош хаагцсан candle байна тийм. За энийг бид нэр order block гэж нэрлэдэг. За тэгвэл дараагийн хөдөлгөөн нь дахиад үндсэн хөдөлгөөн pullback-ад ороод ирэхэд бидний дараагийн order block энэтэй шилжиж орж ирнэ тийм. Яг тэгэхээр трендing чиглэл breakout structure энэчээ хийгдсэн дараа нь үндсэн хөдөлгөөнг орж ирсэн. За үндсэн хөдөлгөөн авлаа pullback-ийн дараа хэрвээ энэ order block ямарваа нэгэн байдлаар доошоо эвдрээд зэрэгцээд бид нартай давхар market structure shift үүсгэж орж ирж байх юм бол за энэ тэмдэглэжээ. Market structure shift үүсгэх юм бол энэ order block маань ямар нэгэн хүчингүй болсон учраас энийг breaker block гэж авч үзнэ. За breaker block нь яах вэ гэх юм бол биднэрт market structure shift явсны дараа эргээд үндсэн хөдөлгөөн рүү pullback орж ирээд бидний breaker block-ыг шалгаад үндсэн хөдөлгөөн эхлэх ийм төлөвтэй онцлог хөдөлгөөн гэдэг. За тэгвэл бид нар order block одоо breaker block-ыг ойлгочихж байгаа. Энэ байнга ажилдаг. Ихэвчлэн олон гарч ирдэг ч гэсэн ажиллах тохиолдол маш зөөн байдаг. Ямар үед breaker block хүчтэй байдаг вэ гэвэл бидний үндсэн order flow маань энэ high-цыг тодорхой хэмжээний liquidity grab хийсэн. Liquidity grab гэх нь болохоор магадгүй тийм нэг хэмжээнээс энд үүссэн байгаа хаяг дээшээ sweep-лээд орж ирсэн ч гэдэг юм уу. Бид нарт энэ ч liquidity sweep явагдсан гэсэн. За энэ ч sweep явагдаад энэ дэхтэй том цагаараа шүү. За энийг break гэж нэрлэж байна. Энэ sweep явагдсны дараа market structure shift хийгээд breaker үүсээд breaker дээрээс бид нар short entry хийж болно. За тэгвэл энийг бүр наривчлалтай дээрэс нь баттай болгоё гэж хүсэх юм бол бид нар энэчнээс нөгөө бидний мэддэг CB буюу fair value gap харж иж болно. Энд давхар мэдээж displacement явсан юм чинь fair value gap үүссэн байх хэрэгтэй. За тэгвэл бид нар давхар CB-тэй энэ оролт маань ICD-ийн 22 оны модель буюу unicorn модель гэж нэрлэж байна. Энэ unicorn модель 80% win rateтэй гэж ярьдаг ч гэсэн маш цөөхөн үнсдэг. Гэхдээ яг эдгээр бүх нөхцлүүд нь таарсан тохиолдолд маш хүчтэй ажилладаг setup байна. Тэгээд breaker block юм. За үндсэн чартан дээр хэдүүлээ хараад үзье л да. Breaker-тэй жишээ. За энэ бол одоо daily-гийн чарт учраас бидний хувьд бол нэг амар тийм боломж бол цөөхөн харагдана. Тэгэхээр хэдүүлээ нэг цаг руу оруулаад харчих та. Нэг цаг дээр бол хангалттай олон breaker харагдах байх. За Nasdaq-ийн нэг цаг ч сүүлийн үед аюул муу болсон байна. За 5 минут оруулаач. Бид нар угаасаа энтрийг жижиг цаг дээр хэлэх юм чинь. За unicorn breaker-тэй entry бол энд харагдаж байна. Бид нэр зүүн талд бол та маш хэмжээний liquidity-г доошоо хамсан байна шүү дээ. За магадгүй энэ ч liquidity grab явагдсан байна. Тэгээ энэ ч харах юм бол нөгөө AMDX буюу accumulation, manipulation, distribution гэсэн хөдөлгөөнүүд маань харагдаж байна. За эдгээр хөдөлгөөнүүдийг давхар бид нар ингээ confirmation болгоод авчих гэсэн. За энэ ч бидний хувьд одоо нөгөө market structure shift-ийг хүлээн гэсэн. За market structure shift displacement-тэй хаана явагдсан байна вэ гэхээр энэ ч явагдсан байна тийм. За энэ ч бүтэн биеэрээ candle биеэрээ хаагаад market structure shift үүсээд бидний хувьд breaker block маань энэ болж байгаа гэсэн. Энэ order block байсан гэсэн үг шүү дээ. Энэ breaker маань бидний хувьд одоо дээшээ шалгаад өсөлтийг харуулах хэрэгтэй гэсэн. За энэчнээс хэрвээ unicorn хүсэж явах юм бол бид нарт энд байгаа fair value gap-ыг unicorn болгоод ашиглаж болно гэсэн. Энийг BC-тэй. Гэхдээ энэ шалгаж орж ирэх байгаа ч гэсэн бидний нөгөө breaker-ийн setup маань бүрдсэн байна. Long орохыг хүсэх юм бол бид нэ шууд энэ хурсын энэ цэгээс шууд дараад stop loss-а хамгийн сүүлд байгаа safe цэг буюу энэ low дээр тавьчих болно. Хэрвээ бүр та aggressive swing арилжаахыг хүсэх юм бол маш бага дүнгээр энэ доор stop loss-а тавиад дэшээ хамгийн ойрхон авах боломжтой хаа вэ? Энэ хүртэл нэг хэрцэн нэгтэй ч юм арилжаа хийх боломжтой гэсэн. Гэхдээ ICD-ийн трейдерүүдийн хувьд бид нарт risk reward маш чухал алдагдaltaй арилжаанд олон идэг учраас айл болох ингээд risk reward-а ядаж 2-оос дээш байлгах шаардлагатай гэсэн. Энэ ч ингээд нэг breaker-тэй жишээ болчихлоо. За өөр breaker-тэй жишээ бид нарт таарч. За одоо жишээлбэл энэ ч манай breaker маань үүссэн хэдий ч ажиллааг байгааг та харж байгаа хэрэгтэй. Бидний хувьд бол энэ хаяг бид нэр sweep хийсэн байх хэрэгтэй. Гэтэл энэ ч ямар нэгэн liquidity sweep явагдаагүй. Дээрээс нь
ийм том CB дээр бид нараас байгаа юм байна шүү дээ. Доошоо явуулдаг бид нэрээ гэх гэсэн. За гэтэл ханш маань энэ доор mark structure shift хийгээд end breaker үсээд за тэгээд breakerтэй fair value gap хаана. Энд чи бол уул нь амар unicorn модель CB. Бид нар энэ чэнээс short орох боломжтой. Энэ CB дээрээс үндсэн хөдөлгөөн аваад доошоо энэ хүртэл дарах боломжтой байсан. Гэтэл бидний нөхцлүүдээс ганцхан зүйл нь бүрдээгүй тэр нь юу вэ гэсэн бид нар liquidity хамт явагдаагүй учраас энэ маань ажиллаагүй дэшээ өдрөд. Энэ бол хэрвээ энэ хаяг хандсан байсан бол төс unicorn модель болох байлаа. Гэхдээ энэ ажилласан байна. Тэгэхээр бид нар эдгээр нөхцлүүдийг өөрсдөө амар сайн харж авах хэрэгтэй. За энэ дээр бол айгүй гоё ажилласан байна шүү дээ. Ханш breakout structure буюу том цагийн liquidity-г external liquidity авсан. За дараа нь internal range liquidity-гээд хамагдаад бид нарт high үүссэн. High, low, higher high, lower low үүссэн байна. За тэгвэл бидний mark structure shift таана. Бид нар энэ shift хийсэн байна. За тэгэхээр бидний breaker маань энэчээ болж орж ирсэн. Бид breakerтэй. За дээрээс нь давхар sell side-ийн баланс буюу CB маань үүссэн байна. За бидний оролтын цэг бол мэдээж энэ дундаас нь орж болно эсвэл CB дээр бүх үед ч болж болно. Ойрхон байгаа юм чинь stop loss энэ high дээр тавиад тэг одоо хамгийн ойрхон low external liquidity хаана ийшээ тавиад ишгтэй арилж явах боломжтой байж байгаа. За энэ бол би нэг амар тийм том цагийн daily bias бол харсангүй зөвхөн шүү 1 минут харж байгаа явчлаа. Ингиж болохгүй. Том цагийнхаа хөдөлгөөнтэй заавал зэрэгцүүлж харж явах шаардлагатай. За энэ хөдөлгөөн дээр бол эрсдэлтэй ч гэсэн явцсан байгаа харагдчих юм байна. Ашман доошоо mark structure shift хийсэн. За тэгээд breaker CB-тэй давхцаад breaker плот ороод ирчихсэн. За энэчнээс бид нэг short арилж чадвал дараа гэсэн үг шүү дээ. Stop loss энэ хайн дээр тавьжуулсан, энэ хайн дээр тавьжуулсан. Би гэхдээ энэ хайн дээр тавихгүй яагаад тэгэхээр энэ маань зөвхөн external liquidity хамсаа учраас би бол ядаж энэ дээр ингэж яах нь room зай гаргаж өгнө. Тэгээд TP-гээ хамгийн ойрхон external энэ лав дээр тавиад арилж хийх боломжтой байжээ. Нэгэрцэн 84. Нэгэрцэн 101.8 боломжтой. За одоо тэгэхээр өнөөдрийн чарт гараад ирлээ. За breaker-ийн жишээ бол юм байна. За тэгвэл бид нар breaker-ыг байнга ашиглах уу? Ямар үед ашиглах вэ гэх юм бол бид нар дээр одоо цагийн хамгаалал орж ирнэ. Breaker нэмэх нь imbalance за fair value gap гэж байна. Fair value gap нэмэх нь liquidity sweep нэмэх нь цаг. Эдгээр зүйлс бүгдээрээ бүрдсэн байх юм бол маш өндөр win rate-тэй бид нар арилж амт хийх боломжтой болж байна. Цаг гэдэг нь юу гэлээд байна гэх юм бол бид нар тухайн өдрийн ямар үед зөв цагтаа арилж яаж байна уу, буруу цагтаа арилж яаж байна. Мэдээж бид нартэй Asia session дээр за ингээд Asia, за энэ чанаас London, чанаас New York AM ингээд PM session гэдэг 4 session байгаа шүү дээ. Гэтэл бид нарын хувьд бол volume хамгийн багатай байдаг нь Asia session дээр хөдөлгөөн багатай. За тэгээд ардаас нь бид нэр London session тодорхой хэмжээний manipulation хөдөлгөөн авч орж ирдэг. За тэгээ New York session distribution хөдөлгөөн орж ирдэг. За New York AM session дээр reversal юм уу continuation хөдөлгөөн гэдэг явчихсан шүү дээ. За тэгвэл бидний хувьд хамгийн зөв цаг нь юу гэх юм бол Silver Bullet-ийн цаг гэж байгаа. 3-аас 4 цагийн хооронд London session. New York 9-өөс 10-аас 11 цагийн хооронд. За тэнгуудаа PM session дээр шөнийн 2 цагаас 3 цагийн хооронд. Бидний хувьд чухал цагууд бол эдгээр цагууд. За эдгээр цагууд дээр яагаад чухал гэх юм бол мэдээж Silver Bullet-аар бид нар liquidity хамалтууд явагддаг, эсвэл distribution хөдөлгөөнүүд явагддаг, эсвэл liquidity generate хийдэг гэж ярьдаг те. Хамгийн ойрхон high low хамлалт явагдаж штэ. За тэгвэл заавал 10 цагаас бид нар харах уу? 10 цагаас харахгүй бид нар 9 цагаас эхлээд 11 цагийн хооронд яг компьютер чартыг харж сууж явах хэрэгтэй. Яг л 9:30 kill zone гэж байгаа шүү дээ. 9:30 kill zone-од бид нарт
mark structure shift юм уу яг нэг үндсэн хөдөлгөөний эхлэлийг маань тавиад өгчихсөн байдаг. Тэгвэл өчигдрийн жишээг харъя л та. Энэ бол яг Silver Bullet-ийн цагаар шүү дээ. Саяны бидний гаргасан жишээ. Энэ хідээс 10 цаг өгдөө шүү дээ. За 9 цагаас ахуулаад 9 цагаас эхэлж байна. 9-өөс эхлээд 11 цаг хаанаас ч. Энэ бол бидний арилжааны window. Цонх гэсэн. Энэ цонхон дотор үүсэж байгаа breaker дээрээс л бид нэр арилжаана. Тэгэх юм бол хамгийн өндөр үйлдэлтэй. За дээрэс нь арилжаанд орж ийн гэдэг ямар ч liquidity swap аваагүй, ямар ч юм баланс үүсгээгүй, unicorn үүсээгүй, market structure shift хийгээгүй байж хахад breaker үүсчлээ гэдэг хаа хамаагүй жижигхэн candle дээрээс long орох юм бол бид мэдээж алдагтай арилж байна тийм үү. Тэгэхээр одоо энийгээ том цагтайгаа уялдуулж харцгаая л да. За 4 цагийн чартаа харчаа. 4 цаг дээр юу үүссэн байна? Энэ бидний лог байна штэ. За энэ лог swap хийсэн юм юу вэ? Энэ бүх liquidity-нуудыг swap хийсэн байна штэ. За харах юм. Бид sell side-удаа хандсан. Энэ их хэмжээний sell side хандсан. За одоо тэгээд 1 цаг руу оруулаад тань. Өөр confirmation юу вэ? Бидний түрүүний breaker chain. За энэ яагаад энэ өсөлт явсан байна гэдгийг талаас харцгаая. Daily chart. Daily chart бол бид нартай том цагийн daily-гийн fair value gap руу очирсан байна. За weekly-г харъя. Тэр weekly-гийн order block дээр очирсан байна шүү дээ. Энэ order block. Энэ order block daily-гийн fair value gap-тад давтсан. Бүх юмнууд цаг, олон цагийн хамаарал бүх зүйлс бидний дээшээ хөдөлгөөний чиглэлийг дэмжиж өгч байгаа энэ үед арилжаанд орох хэрэгтэй. Ингэснээр та өөрийнхөө A+ setup буюу хамгийн одоо нэг сайн чанартай setup гаргаж ирж байгаа гэсэн үг. Түүнээс бид нар хаа хамаагүй те ханш энэ зэг дээр энэ бааха дээшээ хөдөлдөг те ийм баланс дээр явж байхад те энэ чинь сэлдэж байж болохгүй гэсэн үг байхгүй. Айлт шүү дээ. Энэ явцсан л байна л да. Гэтэ энэ бол айлт байхгүй. Эсвэл те одоо ингээд том цагт бүр ийм том дээшээ ордер флоутай байж хахад тэг pull back-д явж хахад одоо энэ жижиг хөдөлгөөнийг доошо тренд эхэлжлээ гэдэг тэрийн чинь сэлдэж байж болохгүй шүү дээ. Бид нар бүх цаг болон аншны PDRA бүх зүйлс optimal trade entry юу вэ? Бүх юмудаа хамааралтай яг таны чиглэлийг дэмжиж байгаа байдлаар юу ч марталгүй маш сайн шинжилгээ хийж байгаад арилжаанд орж иж тэрийг A+ setup гэж нэрлэв. Түүнээс хаа хамаагүй те зөв ингээд хасаа арилжаанд байгаа. За энэ дэше явчих юм санагдаад ингээд long болчих юм short тавах юм бол ямар ч утгагүй шүү дээ. Тавдаж үссэн арилжсан болоогүй. Тэгээд дээрэс нэмээд фанд авах гэдэг хүмүүс, фанд суугаад идэх хүмүүс. Хизээ фанд авах вэ гэснээс айгүй их асуудаг. Яг ямар хэмжээний скилтэй очиад авах вэ? Уу юу гэсэн үг юм ашигтай арилжаач юм бол фанд авах шүү дээ. Хэрвээ та одоо цаг надаас хүмүүсээ бол чи гэж хэлж байгаа. Надаас ах хүмүүс үзээ бол та гэж. $100 дансыг $200 болгодог чинь. $200 дансыг $400 болгодог чинь. Ямарваа нэгэн дансыг мөнгөний дүрмээр бариад 1% эрсдүүлээд нэг бүтэн нугалж чадсан цагт та фандыг бол ямар ч асуудалгүй давдаг болно. Гэхдээ фандын данс авч яах гэдэг чинь $100-200 данстай харьцуулахад маш хэмжээний мөнгөтэй харьцаж байгаа учраас таны сэтгэл зүйд бас давхар нөлөөлөх учраас демо данс нэр бас та давхар дансаа нугалж үзэх хэрэгтэй. Эхний дугаар та демо дансаа том хэмжээний дансыг нэг нуглаад үзчих. Гэхдээ зүгээр хаамаагүй рискээр биш, яг үндсэн өөртөө үнэнчээр зөв дадал зуршил өөртөө суулгаад $1000 данс байна уу? За одоо $10,000 $10,000 фандыг авах гэж бол та $10,000 демо дансыг л та $20,000 болгоод үзчих. Гэхдээ мөнгөний дүрмээр бариад 1% эрсдүүлээд 50,000 фанд авмаар байгаа бол та 50,000 демо дансыг $100,000 болгоод үзчих. Мөнгөний дүрмээр бариад нэг нуглаад үзэн гэсэн шүү дээ. Тэрний дараа жижиг дансан дээр өөрийнхөө жинхэнэ мөнгөөр арилжаад үз. Таны сэтгэл зүй чинь арай өөр болоод байна. Жижиг дансан дээр ороод ирэнгүүт та яаж юм гэхээр фанд авсны дараа бол та фандын данс чинь max loss limit 10% байдаг шүү дээ ихэнх фандууд. 10%-ийг алдаад та фандаа алдах юм чинь 1% эрсдүүлэх гэдэг чинь бас эрсдэлтэй та 0.25% маш бага дүнгээр арилжаанд орно гэсэн. Тэгэхээр та бага дүн дээр өөрийгөө дасгахын тулд real бага дансаар арилжих хэрэгтэй гэсэн. $100 дансаар арилжаа гэдэг тэрийг $200 болгох чадчих байх юм бол окей. Та фанд руу мөнгө оруулах хамаалал. Чигээгүй та демо дээр алдагтай, real дансан дээр алдагтай. Хаяа нэг азар
Тэ гоё ирэлж байгаа нь тэгээд дансаа нуулцдаг. Ийм хүн байх юм бол та зүгээр л баандад зүгээр мөнгөө бэлгэлээд нь штэ. Бэлгэлээ штэ. Ямар ч тийм өвчт байхгүй. Дансаа шатааж байгаас ялгаа байхгүй. Тийм болохоор та фанд руу зүтгэхээс өмнө эхлээд өөрийнхөө чадварыг олоод авчихаа. Сайн чадвартай арилжаач болчих юм бол мэдээж фанд мандал асуудал болчих штэ. Ийм байна.